Улаанбаатар хотын төв талбайг Жанжин дамтны Сүхбаатарын талбай гэдэг. 1921 онд тус талбайг Эндрийн талбай хэмээн нэрлэж угаад 1923 онд Монголын ардын хувьсгалын удирдагчдын нэг Цэргийн Жанжин Сүхбаатар нас барсны дараа түүний гавьяаг мөнгөжүүлэх зорилгоор нэрээр нэрлэхээр шийдвэрлэжээ. Дамтны Сүхбаатарын хөшөөгөө Монгол ардын хувьсгалт намын төв хороо сайд нарын зөвлөлийн 1946 оны 3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Хөшөөг уран баримлч Чомблийн зураг төслөөр 1946 онд барьж ардын хувьсгалын 25 жилийн ойн өмнө 7 дугаар сарын 8-ны өдөр ёслолын байдалтайгаар нээсэн түүхтэй. Ерөнхий сайд Чой болсон Монгол ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга Цэдэнбал, төв хорооны нарийн бичгийн дарга Ширэндэв, Жанжин Сүхбаатарын гэргийн Янжмаа болон албаны бусад хүмүүс оролцжээ. Хөшөөний өндөр 4 м, суурийн хамт нийт 12 м болно. Жанжин Сүхбаатар морьтойгоо өндөрлөг газар зогсож гараа өргөн ард олонд хандан үг хэлж байгаагаар дүрсэлсэн. Хөшөөг тойруулан 14 арслангийн баримлыг 208 төмөр гинжээр холбосон байдаг. Энэ нь Монгол орн бол халдшгүй дархан бат гэсэн санааг илэрхийлдэг. Хөшөөний суурийн нүүрэн талд бидний улс сэв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс үл хүрэх газаргүй бөгөөд мэдхгүй чадахгүй хэмээх явдал огт үгүй болж цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ хэмээх утга санааг босоо монгол үчгээр товоолгон бичсэн байдаг. Жанжин Сүхбаатар 7 дугаар сарын 11-нд ардын хувьсгалыг тунгалан зарлах үед ард олонд хандаж хэлсэн үг бөгөөд одоо хүртэл Монгол хүн бүрийн сэтгэлд орших үгэн цамхаг болж чадсан юм а.